Хөтөлбөр дундгай аймагаас ирүүлсэн мэдээллээр үргэлжилж байна. Орон нутагт хүүхдийн суралцах орчин дутмаг, сургууль цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дууссан халаалт төв зэрэг олон асуудал байдаг. Тэгвэл дундгай аймаг үүнд шат дараатай арга хэмжээ авч сургууль цэцэрлэгийн барилгыг орчин үеийн стандартад нийцүүлэн шинжилж байна. Тодорхойлбол Тус аймгийн Сайн цагаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар говийн ирээдүйн хүмүүнлэг сургуулийн хичээлийн байрыг шинжилжээ. Ингэснээр Тус сумын 1800 гаруй хүүхэд ая тухтай орчинд суралцах боломж бүрдсэн байна. Дээрх сургуулиудын барилгыг 1960-ад оны үед гар аргаар барьсан. Гаднаа бизнес газартаа спорт заал нь тусдаа урлаг заалгүй зэргээр хүүхдүүд стандартад нийцээгүй байранд сурч хүмүүжиж байсан. Тухайлбал сурагчид зам хөндлөн гарч биеийн тамирын хичээлдээ хамрагддаг нь зам тээврийн осолд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байжээ. Тэгвэл сургуулийн шинэ барилга ашиглалтанд орсон нь энэ мэт олон асуудлыг шийдсэн байна. Хоёр сургууль ашиглалтанд орсноор 800 хүүхэд хүмүүнлэг сургууль дээр за говийн ирээдүйн сургууль дээр бол 1000 хүүхдийн болов сурч хөгжих таатай орчин болов бүрдсэн. За манай энэ хоёр сургууль хоёулаа одоо орчин үеийн стандартад нийцсэн хоолны заалтай, спорт заалтай, мөн одоо бас урлаг заалтай. За ангиуд нь бол бас олноор нэмэгдсэн. Говийн ирээдүйн сургуулийн 960 хүүхдийн судалтай барилгыг улсын төсвийн 14.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан. Харин хүмүүнлэг сургуулийн 800 хүүхдийн багтаамжтай барилгыг 11.2 тэрбум төгрөгөөр ашиглалтанд оруулсан байна. Тус сургуулиуд ашиглалтанд орсноор нэг сургуулийн 11 анги 20 болж хүчин чадал 2 дахин нэмэгдэж анги дүүргэлт ачаалал буурчээ. Өмнө бид нар чинь 1985 оны барилгад 360 хүүхдийн одоо хүчин чадалтай барилгад бид нэр 900 одоо байсан. Бараг ер нь бол коэффициент маань 2.5% ачаалттай гэсэн. 2.5 дахин их ачаалттай явж байсан. За үнэхээр бол нөхцөл бол хэцүү. Энд чинь 2-3.0-тай 961 багш ажилтнаа нэлээ 2-3.0-д ер нь бол хувааж бичдэг. Ачааллын тэнцвэрт бол ийм алдагдсан байсан. За манай энэ барилга бол 2020 онд төлөвлөгдөөд хуучин барилга маань буусан. Ингээ 20 оноос хойш гэдэг чинь бид нар чи баг 4 хичээлийн жилийг хойд 360 хүүхдийн багтаамжтай сургуульд ер нь бол хичээлж ирсэн. Ордоорт ингээд хан босгоол одоо ингээд анги үүсгэсэн. Тэгэл ингээд ангидаа багтдаггүй. Нэг тиймэрхүү асуудлууд байдаг байсан. Үүнийг ямар ч байсан шинэ сургуультай орсон. Одоо л ингээд шинэ танхим, шинэ сургууль, шинэ орчинд бид нар одоо л айгу маш сэтгэл хангалуун байгаа. Тэгээд манай сургуулийн 7 дугаар ангиас дээш ангийн бүх анги ямар нэгэн ээлжийн ангигүй, эсмэн ангигүй байдаг. Тийм болохоор бид нэр өдөр нь хичээлээ тараад гэрлүүгээ яваад цайгаа очаад эргэж ирээд оройн 6 цаг хүртэл ангидаа суугаад хичээлээ хийх бүрэн боломжтой байдаг. Дундгой аймгийн хэмжээнд цаашид Эрдэнэ далай, Дэлгэр цогт, Цагаан дэлгэр зэрэг суманд шинэ сургууль барихаар төлөвлөсөн байна. Мөн Сайн цагаан суманд нэг сургууль, нэг цэцэрлэг нэмж барьснаар сургууль цэцэрлэгийн анги дүүргэлт хэвийн болох юм а.